Аливаа салбар албан байгууллагын үйл ажиллагаа олон нийтэд нээлттэй, ил тод байхыг ард иргэж шаарддаг. Хаалттай, тодорхойгүй, ойлгомжгүй байдал олон нийтийн хардалтыг бий болгож муу хэл амыг дагуулдаг байна. Тиймээс л шүүхийн үйл ажиллагаа нээлттэй байх зарчим шүүх байгууллагад хэрхэн биелэлээ олж байсан, цаашид хэрхэх талаар энэ удаагийн нэвтрүүлгээр харуулахыг зорилоо. Шүүхийн байгууллагын мэдээллийн нэгдсэн сан сүлжээ шүүхийн мэдээллийн систем портал вебсайтыг ажилуулах, ашиглах журмыг 2006 онд гаргаж, шүүхийн үйл ажиллагааны мэдээлэл цахим хэлбэрт оруулах, нэгдсэн сангийн хэрэглэгч нь шүүхийн байгууллага олон нийт байх, шүүхийн бүртгэлийн жүүдэж 2005 программын өгөгдлийн баазыг олон нийтэд нээлттэй болгох, шүүх бүрд мэдээлэл, лавлгааны ажилтан ажилуулах, бий болгож, иргэдэд хэрэг шийдвэрлэх ажиллагааны талаар мэдээлэл өгөх, улсын дээд шүүхтээр мэдээллийн төв ажилуулах, эргүү, иргэн, захиргааны хэргийн тогтмол шийдвэрийн эмхтгэлийг хэвлэн гаргаж олон нийтэд хүргэх, төрийн болон хувийн нууцтай холбоотой хуулиар хаалттай хийгдэх шүүх хурлаас бусад шүүх хуралдааныг нээлттэй явуулах, шүүхийн статистик мэдээллийг олон нийтэд тогтмол танилцуулах зэрэг шүүхийн үйл ажиллагааг олон нийтэд нээлттэй байх зарчмыг хуулийн хүрээнд хэрэгжүүлж ирсэн билээ. Цаашид хэрхэн шинжилгээг хийх вэ гэдэг асуултын эхний хариу бол эрх зүйн орчныг сайжруулах асуудал гэж хэлж болно. Шүүх хуралдааны үйл явц шүүхийн шийдвэр олон нийтэд нээлттэй байснаар тухайн шүүхийн талаарх хардалт, таамаг, эргэлзээ аяндаа арилна. Энэ эргэлзээг арилгах ажлууд хийгддэгч шүүх хуралдааны танхимын багтаамж хүрэлцээ муутай. Мөн шүүх хуралдаанд ажиглагчаар оролцохыг хүссэн хүний тоо сүүлийн жилүүдэд эрс нэмэгдсэн байгаагаас шүүх хуралдаанд хууль ёсны оролцогч талуудыг оролцуулдаг. За мөн үлдсэн суудалд цөөн тооны хүмүүсийг оруулахаар хязгаарлалт хийсэн нь хаалганы гадна үлдэж байгаа хүмүүст шүүх хуралдааныг хаалттай гэж хэлэхэд хүргэсэн бизээ. Шүүх нээлттэй байх шаардлагатай юу? Шүүх нээлттэй байх нь нийгмийн шаардлага болон хувирлаа. Шүүхийн тухай багц хууль 2013 оны 4-р сарын 15-ны өдрөөс хэрэгжиж эхэлнэ. Энэ хуулинд шүүхийг ил тод нээлттэй байх зарчмыг илүү дэлгэрэнгүй тусгасан гэж хэлж болно. Тухайлбал шүүхийн үйл ажиллагаа хянан шийдвэрлсэн хэрэг маргааны талаар олон нийтэд мэдээлэх, шүүхийн шийдвэр тогтоолыг эмэгтгэн хэвлэх болон цахим хуудсан тогтмол байрлуулах, шүүхийн үйл ажиллагааны талаар олон нийтийн саналыг бичгээр болон цахим хэлбэрээр авах ажлыг зохион байгуулах зэрэг олон асуудал шинээр эрх зүйн хамгаалалттай болж үйл ажиллагаа явуулах төсөв зардал дагалдан шийдвэрлэгдэх боломжтой боллоо. Монгол улсын үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 17 төр түүний байгууллагаас хууль ёсоор тусгайлан хамгаалбал зохих нууцад хамаарахгүй асуудлаар мэдээлэл хайх, хүлээн авах эрхтэй. Ямар ч тохиолдолд хэвлэл мэдээллийн сэтгүүлч, зураглаач, зурагчдад шүүх хуралдааны эхлэл хэсэг болон шийдвэр унших явц нээлттэй байсаар ирсэн. Хүсвэл танхимын багтаамж болон оролцогчдын тооноос хамаарч сэтгүүлчдийг бичгийн хэлбэрээр мэдээлэл хөтөлж хуралдаанд суухыг зөвшөөрч байгаа нь зөвхөн сонирхогч хүмүүсийн хүрээ мэдээллээс хэтрэхгүй байгаа. Иймд шүүхийн үйл ажиллагааг олон нийтэд тэнцвэртэй хүргэж, ил тод болгоход чиглэсэн ажлыг бүх шүүх, шүүхийн ерөнхий зөвлөлт хийхэд чиглэсэн эрх зүйн шинэлэг зохицуултыг шүүхийн тухай багц хуульд тодорхойлон зааж өглөө. Энэ оны 4-р сарын 15-наас хойш бол шүүх хуралдаанд иргэн сонгогдсон иргэн одоо шүүгч нартай нэг адил шүүн таслах ажиллагаанд яг шүүгч нартай адилхан оролцдог ийм цоо шин тийм бас цаг үе эхэлж байгаамаа. Мөн шүүгчнээ сонгохдоо бол ил тод санал хурааж сонгодог, байр эзлүүлдэг. Тэгээ бас ажил төрлийг нь дүгндэг, барьдаг гэдэг. Нэг талаас нь шүүхт ажиллах орчныг нь бүрдүүлэх, нөгөө талаас нь шүүгч нар тавих шаардлагыг өндөржүүлээд дараагаар нь бол ингээд шүүх нь ил тод явагддаг ийм сайн цаг эхэлж байгаамаа. Нээлттэй шүүхийн үйл ажиллагааны шинэлэг хандлага. Шүүх нээлттэй байх зарчим илүү төгөлдржиж, хууль эрх зүйн хүрээнд боловсронгуй болж байна. Шүүхийн тухай багц хуулиудыг хэрэгжүүлэхээр шүүхээс хийж байгаа олон ажлуудын нэг нь Монгол улсын ерөнхийлөгчийн санаачлагаар ерөнхийлөгчийн тамгын газар шүүхийн ерөнхий зөвлөл хамтран хэрэгжүүлж байгаа нээлттэй шүүхийн төсөл юм. Энэ төслийг захиргааны хэргийн давд заалдах шатны шүүх анхалж байна. Энэ ажлын хүрээнд бол манай захиргааны хэргийн давд заалдах шатны шүүхийн нэг давхрыг олон нийтийн бүс болгоод энэ тогтчлолт хийж, за шүүх хурлын танхимаас олон нийтийн бүсийн нээлттэй шүүх танхимд шүүх хуралдааныг шууд дамжуулан үзүүлэх,
За иргэд хөдөлмөрчид, сурагчид, оюутан сурагчид, судлаачдад одоо шүүхийн нээлттэй байдлыг ил тод хүргэх, за шүүхийн үйлчлэгийг иргэдэд улам ойртуулах чиглэлээр ийм бодиттой ажил хийгдэж эхэлж байна. Нэгэнтээ энэ бол нээлттэй шүүх гэдэг нэрэндээ тохирсон иргэд олон нийтийг ирэхэд ямар нэгэн одоо бичиг баримт, бүртгэл юм танилцуулга шаардахгүйгээр энэ танхимд орж ирээд шүүх хуралдааныг одоо бодиттой байдлаар нь ингээд үзэж танилцах юм боломжтой байгаа. Шүүхийн шинжилгэлийн хүрээнд хууль эрх зүйн орчин сайжирснаар эцсийн үр дүнг иргэд хүртэх болно. Энэ нь шүүхийн үйл ажиллагаанд олон нийтээс тавих хяналтад зарчмын өөрчлөлт орж шүүхэд итгэх олон нийтийн хандлага сайжирна. Одоо шүүх хуралдаанд янз бүрийн хил хардталтууд гардаг шүү дээ, тий. Шүүгч нар өмгөөлөгчөө загналаа, хэргийн оролцогч нарыг загналаа, шүүгч нар ёс зүйг байлж байна, дураараа авирлаа ч гэдэг юм тий. Маш олон хардталтуудыг бол энэ алга болгоход хэрэгтэй юм. Яг тэр шүүх хуралдаан ил тод явна хэрэг хинж үзэж болно. Шүүх хуралдааны бичлэг хадгалагдана. Тэрийг хадгалсан бичлэгийг бас хинж авч үзэж болохоор энэ өөрөө нийгэм томоохон хэмжээний хилцүүлэг шүүхийг тойрсон маргаан бэлтгэлцээ шүүх өөрөө ирүүлчихэд өөрөө томоохон алхам болно гэж харж байгаа. Шүүхийн мэдээлэл авалгааны төв бол одоо гаднаас орж ирсэн иргэд тухайн шүүхтэр байгаа өөрийнх нь хэрэг маргаан аль шатанд явж байгаа ямар шүүгчдээр хуваарлагдсан, хурлын тов мэдээлэл зарлагдсан эсэх гэдэг юм уу те. Энэ бүх хэрэгтэй мэдээллийг авдаг хамгийн анхны одоо иргэдэд үйлчилдэг цэг байгаа. Нэг шинээр одоо нээлттэй шүүхийн төслийн хүрээний шинээр хийсэн зүйл бол энэ иргэдэд зориулсан мэдрэгчтэй ийм одоо дэлгэцэн дээр тухайн шүүхтэр ирсэн шүүхүүдийн одоо анхан шатны шүүхүүдээс ирсэн хэрэгүүдийн мэдээллийг бол одоо оруулаад өгсөн байж байгаа. Тэгээ иргэд маань заавал мэдээлэл авалгааны ажилтнтай харьцахгүйгээр өөрөө энэ мэдрэгчтэй одоо дэлгэцэнд хандаад манай шүүхтэр ирсэн аль одоо анхан шатны тийм ээ Арангаа аймгийн захиргааны хэргийн шүүх юм уу, Өмнө Говь аймгийн захиргааны хэргийн шүүхийн аль хэрэг хизээ ирсэн, ямар шүүгчдээр хуваарлагдсан, нэхэмжлэгч хариуцагч гуравчдгэдүүдний юу юм, хэргийн оролцогчд нь хин. За тэгээд шүүх хүлээж авснаас хойш хугацаа нь ямар хугацаанд байгаа гэх мэтний энэ мэдээллийг өөрөө олж авах, хайх. За хоёрдугаарт одоо энэ мэдээллийг бас ингэж хэвлэж авах боломжтойгоор бид нар ингээд энэ принтерийг бол ингээд байрлуулсан байж байгаа. Тэгэхээр иргэд маань ингээд хүссэн өөртөө холбогдолтой мэдээлэл хэвлээд ингээд аваад явах боломжтой байх нэ. Хамгийн гол асуудал бол шүүхэд ирж байгаа хэрэг маргаан бол тохиолдлын журмаар хуваарлагдах ёстой. Өөрөөр хэлбэл хэн нэгэн иргэний хэргийг хэн гэдэг шүүгч шийдэх нь бол өөрөө тохиолдол байх ёстой. Тэгэхээр энэ зарчмыг хангаж өгөх үүднээс бол Монгол улсын шүүхүүд бол шүүхийн бүртгэл мониторингийн системүүдийг бол нэвтрүүлээд хэрэгжиж эхэлж байгаа. Хамгийн эхнээсээ бол иргэний хэргийн шүүхүүдээр энэ бүртгэлийн програмууд ашиглагдаж эхэлсэн. Мөн түүнчлэн захиргааны хэргийн шүүхийн бүртгэл мониторингийн програм бол одоо яг боловсруулагдах шатандаа явж байгаа. Тэгэхээр тухайн үед иргэд маань өөрийнх нь хэрэг тохиолдлын журмаар хуваарлагдаад хэн гэдэг шүүгчдэр очисон байна вэ гэдгийг нь харах ийм бүрэн боломжтой байх нь шүү дээ. Тэгэхээр энэ мэтлэнгийн ийм шүүхийн одоо энгийн одоо өөрөө иргэд орж ирээд авах боломжтой энэ мэдээллүүдийг бид иргэдэд зориулаад ингээд бодиттой болгосноор л үндсэндээ нөгөө шүүхийн нээлттэй байна гэдэг шинэ хуулиудын зохицуултыг амьдруулах ийм ажлын нэг хэсэг гэж ингэж үзэж байгаа. Захиргааны хэргийн давзаалдах шатны шүүхээр хэрэг маргаанаа шийдвэрлүүлж байгаа талууд шүүх хуралдаанд тоцорсон, за эсвэл шүүх хуралдааны танхимын багтаамжаас шалтгаалж оролцох боломжгүй хэн боловч энэхүү танхимаас шүүх хуралдааныг шууд үзэх боломжтой болсон юм а. 3 одоо том дэлгэцийг бол энэ танхимд байрлуулсан байж байгаа. За нэг талаасаа энэ дэлгэц бол шүүх бүрэлдэхүүнийг одоо харуулна. Нөгөө талаасаа бол маргаанд оролцож байгаа хоёр талыг бол бас хоёр талын дэлгэцэн дээр ингэж харуулж байгаа. За ингэснээрээ бол хуралдааны танхимд одоо хэргийн оролцогчид ямар асуудлаар маргаж байгаа, шүүх бүрэлдэхүүн хуралдаанаа хууль тогтоомжинд заасны дагуу журмынхан дагуу явуулж гин үгүй юу гэдэг юм уу, тэр бүх асуудалтай бол иргэд ингээд нээлттэй танилцах боломжтой болж байгаа. За түүнчлэн хуралдаанд оролцож чадаагүй, хурлаасаа хоцорсон байдаг юм уу,
Эсвэл өөр бусад төрөл хэрэг маргааны төрлөөр одоо шүүх хуралдааны бичлэгийг бол үзэх боломжийг бол бас энэ танхимд бол нээлттэй болгож өгсөн байгаа. Жишээ нь одоо газартай холбоотой, татвартай холбоотой хэргийн одоо шийдвэрлэлд шүүх хуралдаан ямар зүйл болдгийм бэ гэдгийг үзэж сонирхоор бол бас болохоор байгаа. Шүүхийн шийдвэртэй танилцж болох уу? Шүүхийн ерөнхий зөвлөлөөс шүүхийн шинжилэлтэд уялдуулан хийж байгаа ажлын нэг бол шүүхийн шийдвэртэй иргэн хүн хэн боловч шууд танилцах боломжийг олгох үүднээс цахим санг бий болгож интернет ертөнцид мэдээлэл тавигдах болсон. Өнөөдрийн байдлаар шүүх цэгмэн сайтад 56296 хэргийн 69339 шийдвэр байршиж байгаа бол энэ шийдвэрүүдэд танилцж татаж авсан гэд хандлтын тоо 360 мянгаар тоологдож байна. Сүүлийн үед шүүхийн ерөнхий зөвлөлийн сайтад хандах иргэдийн тоо өсч өдөрт 18540 хүн орж үзсэн нь хамгийн өндөр үзүүлэлт боллоо. Шүүхийг ил тод нээлттэй байлгах зорилгоор шүүхийн шийдвэрийн цахим санг нэвтрүүллээ. Энэхүү цахим санд 2011 оноос эхлүүлэн Монгол улсын нийт шүүхийн бүх шийдвэр, магадлал, тогтоолуудыг уншиж танилцах, татаж авах боломжтойгоор байршуулсан болно. Цахим сан нь шүүхийн үйл ажиллагааг бүрдээмжтэй болгох, эрдэмтэн, багш, судлаач, хуульчдад судалгааны ажил хийх, оюутан сурагчдад гарын авлага болгох, хуулийг зөв хэрэглэхэд, жишг тогтооход ач холбогдолтой юм а. Эрүүгийн хэрэг, иргэний хэрэг, захиргааны хэрэг гэсэн үндсэн цэснээс анхан, давх, хяналтын шатнаас сонголт хийж, наривчилсан хайлтын талбараас хэрэг маргааны төрөл, шүүх болон бусад холбогдох мэдээллээр хайлт хийх өргөн боломжтой. Мөн нийт шүүхийн цахим хуудас, утас, факсийн мэдээлэл авч болох бөгөөд та дэлхийн аль ч өнцөг булангаас холбогдон үзэх боломжтой. Шүүх танхимаас хэрэг маргаанаа шийдвэрлээд гарч байгаа хоёр хүний нэг нь баярлаж нөгөө нь бухимдж гардаг. Мэдээж бухимдсан нэг нь шүүгчийн гаргасан шийдвэрийг шүүмжилдэг. Тэр байдлаараа ч хандаж олон нийтэд сөрөг мэдээлэл цацдаг. Одоо бол вебсайтын хэмжээнд шүүхийн гаргасан шийдвэр ил тод болсноор сөрөг мэдээллийн үнэн зөвийн учиг тайлагдана. Яагаад захиргааны давд заалдах шатны шүүхийг энэ удаад онцолж төсөл хэрэгжүүлв? Энэ шүүх нь улсын хэмжээнд ажиллаж байгаа захиргааны хэргийн давд заалдах шатны ганцхан шүүх. Нэг талд нь төрийн байгууллага буюу захиргааны байгууллага, нөгөө талд нь иргэн, хуулийн этгээд байдаг учраас хэргийн оролцогчдын эрх мэдлийн байдал тэнцвэргүй. Захиргааны хэргийн онцлог маргааны төрлөөр нь харуулхад цаашид хэрэг маргааныг эцэслэн шийдвэрлэдэг улсын дээд шүүх болон аймаг нийслэлийн давд заалдах шатны шүүхүүдэд энэхүү ажиллагааг нэвтрүүлэх шаардлагатай хэдий ч бодит ажил болж хэрэгжүүлэхийн тулд тодорхой хөрөнгө зардал шаардлагадах учраас шүүхийн төсөвт суулгаж өгөх, төслийн байгууллагын дэмжлэгийг авах зэрэг шүүхийн үйл ажиллагаанаас шалтгааллахгүй асуудал гарахыг дурдах нь зүйтэй. Сурагчид оюутнуудад нээлттэй шүүх ямар үр өгөөжтэй вэ? Захиргааны хэргийн давд заалдах шатны шүүх боловсрол шинжлэх ухааны яамтай хамтран нийслэлийн ерөнхий боловсролын дунд сургуулиудын ахлах ангийн сурагчдад шүүхийн сэдвээр танхимын бус сургалт хийж эхэллээ. 10 жилийн боловсролын ахлах ангид бол эрхцээ гэдэг ийм хичээл ордог. За энэ хичээлийн хүрээнд бол шүүх эрх мэдэл гэсэн ийм сэдвийг бол маш одоо бага цагаар үздэг. За танхимд үздэг. Дээрээс нь бол одоо маш бага цаг төлөвлөгдсөн байдаг учраас бол сурагч нар бол шүүхийн талаарх төдийлөн сайн ойлголт бол авч чаддаггүй. За нэг талаас нөгөө талаас өнөөдөр ч гэсэн олон нийтийн дунд бол энэ шүүхэд хандаж эрхээ хамгаалуулна гэхээс илүүтэйгээр шүүхийн хаалга татна гэдэг бол одоо тийм гэмтэй хүний гэдэг нь буруу зүйл хийсэн хүний ийм зүйл юм шиг ийм хандлага бол түгээмэл байж байгаа. Тэгэхээр энэ олон нийтийн дундах шүүхийн ойлголтыг нэмэгдүүлэх, ялангуяа олон нийтэд шүүх эрх мэдлийг таниулах зорилгоор бол бид нар нээлттэй шүүх гэдэг энэ танхимыг байгуулсан байж байгаа. Өөрөөр хэлэх юм бол иргэд энд ирээд шүүх хуралдааны явцыг ажиглаа зогсохгүй мөн энэ танхимд сургалт зохион байгуулагдана. Эрх зүйн боловсрал одоо олгох хүрээнд шүүх эрх мэдлийн энэ хичээл орно. Шүүхийн захиргааны тухай хуульд шүүхийн үйл ажиллагааны талаар олон нийт саналаа бичгээр болон цахим хэлбэрээр өгч болно гэж шинэ зохицуултыг оруулсан. За шүүхийн ерөнхий зөвлөл болон бүх шатны шүүхийн тамгын газарт иргэн та
саналаа өгснөөр шүүхийн үйл ажиллагаанд өөрийн хувь нэмрээ оруулж байна гэсэн үг. За ингэснээр шүүхийн ил тод нээлттэй байх зарчим нэг талаас хангагдж байгаа юм а. Монгол улсад шүүх эрх мэдлийг гагцхүү шүүх хэрэгжүүлдэг. Энэхүү эрх мэдлийг хэрэгжүүлэхдээ шүүх бие даасан, шүүгч хараа тус байж, хуульд захирагдж ажиллах учиртай. Иймд шүүхийн шүүн таслах ажлаас эхлээд шүүхийг захиргааны удирдлагаар хангах, шүүгчдийг шилж олох, шүүхийн шийдвэр тогтоолыг мэдээлэх ажиллагаа нь олон нийтэд ил тод нээлттэй байж ард иргэдийн итгэл үнэмшил дэмжлэгийг авна. Энэ ажиллагааг хийх эрх зүйн орчин шинжлэгдлээ. Шүүх хаалттай гэдэг үг цагаа өнгөрөөж, эргэн та шүүхийн үйл ажиллагааны талаар саналаа хэлэх эрхтэй нь хуулиар баталгаажлаа. Иймд шүүхийн шинжиллийн үйл ажиллагаанд бүх шатны шүүхийн ерөнхий шүүгч, шүүгч, ажилтнууд, шүүгчийн хараа тус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор ажилладаг шүүхийн ерөнхий зөвлөлөөс гадна эргэн таны эрх үүрэгч хамааралтай болж байна.